Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны даваас басан гарагийн 21 цаг 10 минутаас хүрэж байгаа. Айцаа хамтдаа тавцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 20-ны пүрэв гарагийн дугаар шууд ороход бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрахнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах 22 жилийн туршлагатай анхдагч авто радиатор сервис мөн Your Home Your Zone Best Buzzer 2025 Чанцаа өндөр 64 бүхий базартай барилтаа ажиллаж байна. Шоороод дөө чимд хүргэе. За бүтэнд нь чимэнд манайхан тулаанд бэлэнлээ зүтэй. Билээ. За өнөөдөр бол дөрөв өдөр битээр бодод гинтэргүүдийн тухай та бүхэнд уншиж танилцуулдаг үлээ. За тэгэхээр нэвтрүүлгийнх нь ямар хэргийн тухай ярихаа тавьчихсан дурдъя. За би Монгол усан гинтэргүүдийг танилцуулдаг. Өнөөдөр болохоор тайгад гарсан нэг айхтар буудал цааны талаар хүргэнэ. Гэхдээ энэ бол дээр үед гарсан хэрэг багшгүй тий. Тийм дандаа болсон бодит буюу энэ одоо 1980 оных. Тийм ээ тий. За тэгэхээр би шууд хэрэг рүү орчих. Өнөөдөр танилцуулах хэрэг маань туслаач найз сүг минь хүчинд чиглэлээ гэсэн. Ямар амар гарчигтай. Тий, ер нь бол энэ гарчиг нь өөрөө баг энэ хэргийг илэрхийлж байгаа юм тий. Найз сүг нь хүчрхэл төрсэн гэсэн үг. За 2016 оны 5 сарын 23-ны өдөр интернетэд хүмүүсийн анхаарлыг татсан нэгэн пост нийтлэгддэг. За уг постын эзэн ямар гарчигтай пост оруулсан бэ гэхээр туслаач найз сүг минь хүчинтчлээ гэсэн утгатай пост оруулсан. За тэрээр 2 хоногийн өмнө багаангийн багш мэргэжилтэй найз сүг маань ирчүүд хүчинт чигсэн. Одоо тэр эмнэлэг дэмжлүүлж байгаа. Харин цагдаа нар хэрэгтнүүдийг олсон байгаа гэсэн иймэрхүү утгатай пост бичсэн. Тэгээд тэр постыг унших юм бол бүлэг ирчүүд найз сүг нь хүчрхэлсэн болж таарч байгаа юм л да. За тэгээд нэмж найз сүг нь хүчрхэлсэн хэрэгтнүүдийн талаар тэр постн дээр дурдсан байсан. За яг ямар хүмүүс хүчрхэлсэн бэ гэхээр хамгийн аимшигтай нь хэрэгтнүүд бүсгүйн ажилдаг бага сургуулийн тэр сурагч нарын аав байсан гэж байгаа. Энэ бүсгүй чи өөрөө бага сургуулийн багш шүү дээ. Тэнд нь сурж байгаа сурагч нарын аав нар гэж нийлээд хүчрхэлсэн хэлүүлэл юм биш. За тэгээд уг пост сошиалд орсноор хүн болгон энэ хэргийн талаар сонирхож эхэлсэн. Гэхдээ интернетээс хайхаар энэ хэргийн талаар мэдээлэл гарчихгүйсэн учраас эхэндээ хүмүүс сэтгээг өгнөхгүй за арайч дээ. Арайч дүүр хүүхдэн сургуульд нь явж байгаа чинь багшийг нь хүчрхэлнэ гэж энд байж боломгүй гэж бодсон. За тэгээд нэг талаараа худлаа гэж бодсон. Нөгөө талаараа энэ постн дээр маш нарийн хэргийн талаар бичсэн байсан учраас үнэн байх магадлал их өндөр юм байна гэж үзсэн юм байна. За ингээд энэ пост нийтлэгдснээс хойш 2-7 хоногийн дараа 6 сарын 2-ны өдрөөс эхлээд маш олон телевизээр Чоллаа намдуу аймаг Шинан сум Хэгсандуу гэдэг арал дээр согтуу байсан бага сургуулийн багш эмэгтэйг сурагчдынх нь аав нар хүчрхийлсэн гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. За ингэснээр энэ пост бол үний юм байна гэдэг хүмүүс мэдээд шокнд орсон. За хэрэг гарсан Хэгсандуу арал Мөгбуугаас 2 цагийн турш усан хоцор явж очих нь нэлээд аслагмал арал гинэ. За тэг хүн амж багтаа буюу 2021 оны байдлаар 1700 гаруй хүн л оршин суудаг ийм жижигхэн арал байсан. За хөрөгч эмэгтэй 2 сарын өмнө арал дээр багаангийн багшаар томилогдсон ажиллах болсон. Тэгээ 2016 оны 5 сарын 21-ний өдөр амралтын өдөр үеж таарад бүсгүй ажиллаж исэн арлаасаа эцэг эхтэйг уулзах зорилгоор Мөгбүр хөдөлсөн. За тэгээд өдөржингөө эцэг эхтэйгээ тэнд байж агаад тэгээд оройхон буцаар шийдэж хэлтэй. Тэгсэн үед аав ээж нь хэлж миний охин амралтын өдрөмжийн чи амарчаад буцвал яадгийн бэ гэж санал тавьж. Гэвч бүсгүй маргааш нь ажил тоолцсон байсан учраас үдээс тухайн өдрийнхөө үдээс хойш 16 цагт за арал руу хөдлөх хамгийн сүүлийн усан онгоцод суугаад ингээд арал руу явсан. За арал дээр түрүүнсэн те 2 цагийн зайтай гэдэг нэг 2 цаг хагас буюу за нэг 18 цаг хагасын үед арал дээр очсон. За ингээ багш бүсгүй тухайн үед буудлаасаа 2 км-ийн зайтай сургуулаас нь цаанаас нь гаргаж өгсөн албаны орон сууцнд байрладаг байж. Тэгээ байрлуугаа явах гэжснаа гинтхэн бодлоо өөрчлөөд эсрэг зүг рүү явсан. Яа тэгэхээр гэртээ очиод хоол хийхээс хашраад за ойролцоогоо хоолны газар очиж хоол идчихэд гэрлэг орж амраа та гэж шийдвэр гаргасан юм байна. За ингээ бүсгүй ойролцоо байх түүхий загсны газарт очиж хоол идсэн. За тэгээ түүний очисон хоолны газар нь сургуулийнхын нэгэн сурагчийн аав 49 настай Пак гэдэг ирийн ажилуулдаг хоолны газар байсан. За ингээ бүсгүй Пактай мэдлээд хоолоо захиалаад хоолоо идэж эхэлсэн. Тэгсэн удалгүй дахиад нэг өөр ир бүсгүйтэй мэдлсэн. За харах нэ бүсгүйн ажилдаг бага сургуулийн харьяа цэцэрлэгт хүүхдээ өгдөг 39 настай Ким гэдэг залуу байсан. За уг ир багшаа би тэгэд хүн ороход одоо архиуж байна. Та хамт уух уу гэж санал тавьсан. За тэгээ бүсгүй уг ирийн заасан
ширээр үнэ ингээ харсан чинь тэнд хин суужсэн бэ гэхээр тэр хоолны газрын эзэн Пак за тэгээд бас нэг сурагчийн А болох 34 настай И ингээ харагдчихсэн. За тэгээд бүсгүй уг саналаас татгалцыг хүссэн л дээ. Гэвч арал дээр ирээд удаагүй те 2 сар гаруй өнгөрч байгаа. Тэгээд өөрийнх нь ажиллаж байгаа баг сургууль юусоо ийм жижигхэн арал учраас эцэг эхчүүдийн зөвлөл маш чухал газар гинэ. Тэр эцэг эхчүүдийн зөвлөл бараг тэр сургуулийн үйл ажиллагаа бүх зүйлд ингээд оролцдог байсан. Тэгээд тийм учраас эцэг эхчүүдтэй таагүй харилцаа үүсэх мэдээж ер нь өөрийнх нь карьерт бол онцгой нөлөө үзүүлнэ шүү дээ. За тийм учраас саналаас нь татгалзаж чадаагүй. За ингээд нөгөө энэ гурван залуугийн сууж байгаа ширээр ингээд нэгдээд суусан байдаг. За тэгээд суусан чинь нөгөө архинаасаа ингээл хунтгалж өгсөн маа. Солонгосчууд гэдэг чинь ахмад настай хүн ингээл хунтгалж өгөхөр тэрийг бас уухгүй байж болохгүй гэдэг шүү дээ. Тэгээ ингээд нүүдэж шан харж байгаа ингээд уудаг. За тэгээд үргэлжлүүлэн маш олон хундаг архин бүсгүүд хунтгалж өгсөн гинэ ингээл гуруулаа ээлжлээ. За чи юу тий ингээл эхэндээ бол яг яриа их энгийн зүйлс яриад инээлдэжсэн. Сүүлдээ бол ингээд яриа жоохон бүсгүүч гэсэн юм согтцсон юу болоод байгаа ингээ ойлгохгүй. Тэгээ дээрс нь архиных нь градус гэхэл 35-43 гэсэн байлаа. Нилээн өндөр градустай архи юм байлээ. Тэгээ нэг 10 хундаг гараг уугаад өөрөө бол тийм алкогол хэрэглэх төрлийн эмэгтэй байгаагүй учраас нам согтсон. Тэгээ бүсгүй архи ууж чаддгүй байсан учраас бүр ингээ сүултээ бие дийлж чадхаа болоод за тэгсэн энэ үед 3:90-ийн 70 санаа нь ил болж байгаа юм л та. Оройн 23 цаг 16 минут үед хоолны газар бүсгүйг хүчрхийлэх гэж энэ 2 удаа оролдлого хийсэн. За гэвч хоолны газрын гадаа арлын иргэд ингээ наачаа эргэлдээдсэн учраас за ер нь энд ингээ дими юм байна гэсэн шийдвэр гаргасан. Тэгтээ бол болоогүй гэж байна. За тэгээ эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга гэх энэ Пак гэдэг хүн бүсгүй амьдардаг сургуулаас гаргасан нөгөө сууцанд амралтын өдрөөр нь багш нар байдгүй шүү дээ эзгүй байдаг. Ерөөсөө энэ бүсгүй амьдардаг тэр гэрт нь очиод хүчрхийлье гэсэн шийдвэрийг гаргаж байгаа. За дээрээс нь тэнд хяналтын камер байхгүй юм ил хул газар юм л дээ. За ингээ Пак багш бүсгүйг машиндаа суулгаад байрлал хөдөлсөн. За энэ үед тэнд хамт байсан өөр нэг хэрэгтэн болох И багш бүсгүй уцаа орчихжээ гэд ардаас нь машинтаа хөдөлсөн. За бүсгүй өөрийн ухаангүй байгааг одоо ашиглан Пак байрлал ингэж орж чадсан буюу нөөмжүүдээс согтуу учраас тэгээ чамайг хөргөж өгч яана чи энэ түлхүүр байна хаана байна гэрлүүч орох гээд байна гэл. Тэгэхээр нөгөө бодвол ингэ хөргөж өгөх гэж байгаа юм байна гэл энэ сайн ухаантай байж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ нэгд өгсөн юм шиг байна. За ингээд шуудхан оронгууд нөгөө одоо эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга гэдэг энэ Пак гэдэг хүн хүчрхийлсэн. Баярлалаа амттай. За нэвтрүүлгийн хамтраалагчид танилцуулаад өргөжлүүлье. Хамтраалагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис. 2003 оноос авторадиаторын төрөлцсөн засвараар дагнан үйл ажиллагаа эхлүүлсэн. 2006 оноос радиаторын төрөлцсөн худалдаа, радиаторын D.Dot банк солих, шинээр хийх, парны радиатор худалдаа засвар, air condition цэнэглэх зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа ахнэ. За эднийг салбартаа бол анхдагч төрөлцсөн дээр нь гэр бүлэрээ буюу 3 үе дамжиж хийж байгаа юм билэ. За Монголын нөхцөл шалгагдсан үн боломжийн баталгаатай шинэ радиаторууд байдаг. За радиаторын банк сулах нь шинэ радиатор худалдаж авснаас хямд тусдаг юм байна. За тэгээ 22 жилийн туршлагатай маш түргэн шуурхай буюу нэг зэрэг 6 засварчин зэрэг ажил авчтай мэлээ хүлээгээд авах шаардлагагүй гэсэн үг. За барааны нөөц сайтай, сонголт ч гэсэн сайтай ер нь бол байхгүй гэдэг үг бараг хэлдэг гэж байна. За тэгээ зогсоол сайтай, хот дотор болон хөдөөр нутгийн унаанд мопитор шуурхай хүргээд өгчтэй юм. Яарч байвал тийм ээ. За хоёр барьцлага. Эхний салбар нь болохоор сансараас дээр ирэх хэрэгэд 300 м-т, хоёр дахь салбар нь 22-ын давчаа Mac компани хажууд төв замд байгаа. Холбогдох утасны дугаар 8000 2000 8000 2000 99 6 2000 99 6 2000 дугаараар байна. За сошиал хаяг нь Авторадиатор Монголиа гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис байлаа. Баярлалаа. За ингээ хэргийг үргэлжлүүлье. За тэгэхээр эхлээд эцэг эхийн зөвлөлийн дарга Пак гэдэг хүн бүсгүй хүчрхийлсэн. За харин энэ үед нөгөө ардаас нь бас машин төгтөлсөн И гэдэг хүн байгаа шүү дээ. Утсаа оргичлоог ардаас нь явсан тий. За энэ И хаалгыг нь сахиад зогсож байсан тэр үед дотор нь ингээд хүчрхийл болж байгаа шүү дээ тий. За тэгээд энэ Пак аимшигтай ажиллаад дуусмагц энэ И гэдэг хүн миний ээлж гэдэг дотгошоо орсон. За тэгээд архин цогцсон багш эмэгтэй ухаан энэ үед орж гарч эхэлсэн байдаг. Тэгээд өөр нэг ирийн хоолой дахиад уултж байгаа 3 дахь чит гэдэг гэсэн үг. За тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр алив хурдан гарал да одоо миний ээлж үздэг гэж хэлсэн. За энэ бол 3 дахь хэрэгтэн Ким байгаа. Тэгэхээр энэ гурвч одоо Пак, И, Ким гэсэн 3 ирв шүү дээ. За Ким тун айхтар санаатай байсан буюу Пак бүсгүйг нөгөө авч явсны дараа олон удаа Пак руу залгасан гинэ. Залгаад юу гэж асуусан бэ гэхээр багш эмэгтэй арх гараагүй юу?
Яг ямар байна гэд байдлыг нилээн хандсан. Сэргэгчих юм бол өөрийг нь хүчрхийлж байгааг мэдчихэж штэ. Тийм учраас нилээн сайн согцсныг дахин пакаас асууж шалгасан. Тэгсэн энэ пак юу гэж хэлсэн бэ гэхээр согтуу. Чи нэг ярьж хараачгүй. Би лав сая сайхан харчлаа. Одоо харин ий шалгаж гин гэж хэлсэн. Тэгэхээр 70 дутгаар би сая хүчрхийлжлээ. Сая ий орсон. Одоо чи хүрээд ирлээ гэсэн байдлаар ингэж ярьсан. За ингээд бүсгүй 3 цагийн турш 3 хэргийн хүчирхийлэлд өртсөн. Хэрэгтэн ий гар утсаараа бичлэг хүртэл хийсэн байдаг. За тэгээ өөрийн 2 цагийн үед бүсгүй бүрэн ухаан ороод өөрт нь ямар аимшигтай зүйл тохиолдсон гэдгийг ойлгож байгаа. Тэгээ айдас давтсан. Учир нь хинч байхгүй энэ байшинт те. Энэ барилгач нь арал учраас дандаа нэг хамт байрладаг багш нар ч амралт өдөр байхгүй болчихдог. Тэгэхээр баг энэ барилгад ингээ өөр ганцаар байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрэгтнүүд дахиж ирж магадгүй шүү дээ гэж бодсон. За ингээ бүсгүй яарвчлан босч хаалгаад өгчээд үүр цайхыг айдас давтан ганцаараа хүлээж суусан. За гэвч бүсгүй өөрт нь болсон зүйлсийг гэрчлэх үүднээс бие дээр нь үлдсэн тэр уул мөрийг арилгаагүй ус мөсөнд бол ороогүй мөлий. Тэгсэн удалгүй гадаа нь хүмүүс явах чимээд уулдчихсан маа. Тэг хинбэ гэхээр нөгөө хүчээсэн 3 ирж чинь дахиад ирж хүчрхийлэх гэж байр намгаад эргэлдэжсэн. Тэгээд бүсгүй өгтлээ айсан. Тэгээд байрныхаа хаалгыг төгцсөн байсан учраас тэр 3 ир бол дотгошоо нэвтэрч чадаагүй буццгаасан. Хохирогч үүр цаймагц цагдаад мэдэгдээд хамгийн ихний усан онгоцод суугаад мөгпүр хөдөлсөн. За энэ нөө жижигхэн арал учраас те цагдаагийн ийм байгууллага гэдэг ийм юу бол том бол газар шиг бол биш байгаа шүү дээ те. Тийм учраас хамгийн ойролцоо байгаа ингээд мөгпүр очиж эмнэлэгт очсон. За тэгээд удалгүй цагдаа нар ирээд бүсгүйн биеэс хэрэгтнүүдийн ДНХ-ийг нь аваад ингээд баримтжуулж авсан гэсэн үг. За ингээд цагдаа нар хэрэгтнүүдийг барьж байцаасан. За тэгсэн хэрэгтнүүд юу гимших? Юу ч хэлсэн мэхээр үгүй юу яриад байгаа юм бэ? Бид согтуу багшийг хаялтай биш гэрт нь хүргэж өгч л анхаарал халамжлалт тавьсан төдөн штэ гэж хэлсэн. Тэгээ ер нь бол хийсэн хэрэг үг үсгэсэн байгаа юм. Гурлаа. За тэгэхээр нь өөрсдийнх нь ДНХ хүртэл олдсон шүү дээ өрийн шингэн те. За тэгээ үнэндээ бид ч бас бүсгүйтэй адил согтуу байсан болохоор ер нь бол сайн санахгүй байна гэж булзааруулсан. За бүр нэг хэрэгтэнгүй яахаараа миний өрийн шингэн наанаас ч олддог юм бэ? Би л анаа түүнтэй ч уулзаагүй шүү гэж хэлсэн байдаг. За уг хэрэг гинт үйлдсэн хэрэг үү эсвэл төлөвлөгөөтэй хийгдсэн хэрэг үү гэдгийг нь цагдаа нар ерөнхийдөө бол тодорхой болох гэж оролдож эхэлсэн. Яа тэгэхээр үүнээсээ хамаарад ял авах нь ч гэсэн өөр байдаг юм л дээ. За хэрвээ төлөвлөгөөгүй гинт үйлдсэн хэрэг байх юм бол 1 жил 6 сараас за дээдл нь 7 жилийн хорхол авдаг. Харин төлөвлөгөөтэй те нэмэгдээ ингэдэг бүр нарийн детачны төлөвлөгөө гаргасан байх юм бол 10-аас дээш буюу бор за зарим тохиолдолд насаар нь хорхол бас авдаг юм байна. За мэдээж хэрэгтнүүд гинт үйлдсэн хэрэг байсан. Бид нар ерөөсөө төлөвлөгөө хоорондоо ярьж уулзаагүй гэж өөрсдөө өмгөөлж хамгаалсан. Хэрэгтэн пак би түүнийг гэрт нь аюулгүй хөргөж өгч ийсэн штэ гэж хэлсэн байдаг. Тэгээ өөрөө хүчрхийлж байгаа. Би одоо энийг үлрээс ойлгоогүй. За харин хэрэгтэн ийгийн хувьд багш бүсгүй гарч явахдаа нөгөө утсаа мартаа явцсан штэ. Би тэгээ утсыг л хөргөж өгөх гэж ардаас нь утсан штэ гэж хэлчихэж байгаа. За харигтэн ким болохоор би зүгээр л түүнийг зүгээр байгаа эсгийг шалгах гэж л ардаас нь утсан штэ гэж хэлсэн. Тэгээ энэ гурван хэлээд байгаа юм даа зүгээр байгаа гэдэг энэ өөртөө зүгээр байлгаагүй хүмүүс харин тэг яг яаж шалгасан ч гээд байгаа. За тэгэд ерөнхийдөө гуруулаа их гинэн хонгор сэтгэлээр л бараг те туслах гэж очсон ч л одоо ийм болцсон шүү дээ. Бараг ярьж байгаа. Бид нар ингээд бараг одоо нэг шалгах гэж очсон чинь хохирогч юм битээ ингээд нүцгэн шалдан. Бид гурыг өргөцсөн. Гэсэн байх өөрөөс нь босуух юм ярих. За гэвч тийм ч гинэн хонгор хүмүүс бол байгаагүй шүү дээ ойлгомжтой тий нэг нэгэ хүчрхийлж яхад нөгөөх нь хүн ирэх нүгэж үүдэн дээр нь сахижсэн за бүр бие биелүүгээ залгаад дараагийнхаа хүнийг дуудсан маш амар аимшигтай адгийн хамттайсан. За тэгээд цагдаагийн мөрдлөгөөр хэрэгтэн пак болон И нар өөр өөрсдийн машинаар тусдаа багш эмэгтэйн гэрт нь очисон тодорхой одоо GPS-аар шалгаад үзэж штэ. За бас хэрэгтэн ким хамсаатнуудтайгаа ярьсныг нь батлах нотлох баримт буюу одоо тэр нэг ярьсан зүйл нь гэсэн үлдсэн байгаа. Тэгэхээр тэдэнд гарах гарц бол байхгүй болсон. За ингээд тэд хэрэг гарсны маргааш хохирогч мөгпүр явсныг мэдчихэж байгаа. Тэгээ гуруула хоолны газар цуглаад ам нийлүүлэхээр шийдсэн. За ингэж ярих шүү наад хүн ч ус бид нар хуулцаагүй ярих шүү гэдэг. За тэгэхээр шүүхээс тэднийг төлөвлөөтэй хүчирхийлэл үйлдэлсэн хэмээн үзээд хэрэгтэн кимд 18 жил, Ид 13 жил, пакт 12 жилийн ялыг тус оноосон. За тэгсэн энэ үед нэг хачиргалтай үйл явдал болсон. За тэр юу гэхээр нөгөө хэрэг гарсан нэлээд аслагдмал байдаг нэгдээ 1700 хүн л амьдардаг Хэгсандуу арлын зарим иргэдүүд 3 хэрэгтнийг өршөөхийг хүссэн хүсэлт шүүхт өгсөн. Яагаад? За тэдний хэлж байгаагаар арал дээр хэрэгтнүүдийн эхнэр үр хүүхдүүд нь байгаа штэ. Тэднийг хэн харж асарч хамгаалах юм бэ? Ядаж ялыг нь багасгаж өгөөч гэсэн хүсэлт өгсөн. За бүр гайхалтай сэтгүүлчид энэ арал дээр очиод иргэдээс ярьслах авсан юм байна. Гэхдээ энэ аимшигтай иргэний талаар та нэг үзэл бодлоо илэрхийлээч гэд асуусан чинь. За нэг иргэн ингэж хэлсэн.
Гэхдээ хин ч гэсэн залуухан хүүхэн урагдах юм бол бие барьж твчихгүй штэ. Тэр эмэгтэйч одоо бас нэг жоохон хүүхэд биш штэ. Орой бол өөрөө анханаас яг ч хамт цуг суусан гэж хэлсэн байдаг. За өөр нэг иргэн. За тэр бүсгүй төрийн албан агч үстэй. Зөндөөл гарч орж ууж идтгэл байсан байлгүй. Яхаараа хадамд гараагүй хүүхэн ухаан алдтлаа уудгийн. Өөрөө бие зөв авч явахгүй байсан анханасаа гэх мэт ярьслага өгсөн. За мэдээж бүгд бол биш энэ Хександо арлын зарим иргэд л ингэж ярьслага өгсөн. Харин дийлэх хэрэгтэн энэ аимшигтай хэргийг үйлцэн хэрэгтнүүдийг бол мэдээж буруутгасан. За тэгээ мэдээж энэ хэрэгт солонгосчууд бухимдаж сүүлдээ энэ Хександо гэдэг арлын имиж бол ингээд навс унчиж байгаа. За тэгээ түрүүн хэрэгтүүдийн авсан ялыг хэлсэн шүү дээ. Тэгэхэд зарим хэрэгтэн их, зарим нь бол арай бага ял авсан байсан. За тэгэхээр энэ дээр ямар тайлбар өгөх вэ гэхээр хэрэгтэн гар утсаараа хөргчийг хүчрхийлж байгаа энэ процессыг бичиж авсан тийм. Тийм учраас ял нь хүндэрсэн гэсэн үг. Тэгээ 13 жил авсан. Харин Ким хамгийн их буюу 18 жилийн ял авсан шалтгаантай. За уг хэрэг гарахаас 9 жилийн өмнө гарсан хүчингийн хэргийн гол сэжигт нь одоо гол хэрэгт нь Ким байсан гинэ. Тэр нь мөрдлийн явцад илэрсэн. Тэгэхээр энэ хэрийг үлдээсэн өмнө 9 жилийн өмнө хүчирхийлэл үлдсэн байсан буюу 2007 онд гэртээ байсан унтчихсан 20 настай эмэгтэйг нэг гэртэн нууцаар нэвтэж ороод хүчирхийлээ зугтцсан. Тэгээд тийм давтан. Тэгээд тэр үед ДНХ-г нь олсон боловч цагдаа нар яг юм хүчирхийлэл үлдчихсэн хэрэгтнүүдтэй ингээд харьцуулаад үзсэн ерөөсөө олдохгүй байсан. Тэгээ энэ хэрэгтэн дахин давтан хэрэг үлдснээр ДНХ-г ингээд харьцуулаад ингээ олсон гэсэн үг. Тэгээ энэ хэргийн хөв хилэлцэх хугацаа нь 2024 онд дуусах байсан юм билээ. Тэгээ 2016 онд арал дээр гарсан хэрэгээр энэ хэрэгтнийг бол барьж авч чадсан байдаг. За эндээс бүр айхтар зүйл болно. За тэр нь хэрэгтнүүд ял маань хүндэж байна гэж давж заалтсан. За тэгсэн 2017 оны 4 сард хийгдсэн дараагийн шүүх хурлаар хэрэгтнүүдийн ял нь багасч байгаа. За ингээд Ким 10 жил, И 8 жил, Пак 7 жилийн ял авдаг. За энэ үед дахиад ял их байна гэж дээд шүүх тандсан. За дээд шүүх ямар шийдвэр гаргасан бэ гэхээр өмнө нь өгчсэн тэр ял одоо нөгөө шалгасан процесстэй мөрдлүүдийг бүгднийг өчгөн болгоод дахиад энэ хэргийг эхнээс нь шалгаж дүгнэлт гаргая гэсэн шийдвэр гаргасан. За ингээд хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа буюу энэ нийт 5 шүүх хурал болсон байлаа. 2018 онд шүүх эцэслэл шийдвэрээ гаргасан. За Кимд 15 жил, Ид 12 жил, Пакт 10 жилийн хургаалыг оноосноор энэ хэрэг өндөрлсөн байдаг. Нэмээд авчиж байгаа юм биш үү? Давцаалтаад. Тий яг нь багсагснаасаа бол нэмэгдчихлээ шүү дээ. Гэхдээ бүр яг анхны авсан ялнаас бол буусан л байна л да. За яста шийдгэлээ авч болж. Тийм одоо бас л тий одоо хүүхдэд нь багшилдаг багш байгаа шүү дээ. Гэтэл аав нь багшийг хүчрхийлж байгаа гэхээр үнэхээр аимшигтай. Тэгээд тухайн үед ч гэсэн солонгосчуудыг нэлээд бухимдуулж исэн хэрэг юм билээ. Тэгээд Хександо арлын иргэдийн үгсийн ярилцлага ч гэсэн их олон хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн. Гэхдээ яг нэг тэр арлын дийлэх нь бол тийм биш. Ганц хоёр иргэд гэх юм уу үгсийн ярилцлага дээр бараг тийм залуу хүүхэн ингээд сүүлээ шарваад явах хөрчийг буруутгахдаг сэтгэхгүй бас байдаг тийм ээ. Энэ талаар нэг ярмаар санагдаа л. За баярлалаа. Бас л нэг юм ойлгомоор тийм мэдвэртэй юм байна. Ер нь бол гэмт хэрэгтэн дандаа ойрын хүрэх хөвчлэн байх юм да тийм. За үргэлжлүүлэн дараагийнхаа хэрэг үргээ. За тайгын буудалцааны талаар үргээ. 1980 оны 7 дугаар сарын сүүлчээр Хөвсгөл аймгийн Дархад цаатай иргэдийн уугуул нутаг Улаан уул, Рэнчинлүмб, Цагаан нуур, Баян зүрх зэрэг сумдын нутгаар Мантийн колоноос оргосон тайгын чон буюу дүүгэр хавх дорж нудраг гонгор нарын ялтангууд хөвч тайгад оргонж исэн байна. Ингээ орогдлууд бүрэн зэвсгэсэн учраас цаатангууд өвөлжөө цусландаа очиж чадахгүй нэлээд хүндхэн байдалд орсон л доо. Тэднийг баривчлах явдалд цагтан сэргийлэх ангийн эрүүг нөхцөл байдал ажил үүрэг нэлээд хүндрэл учруулж исэн байна. Тийшээ хүн явхаар бол нэлээд хайширч исэн гинэ тайг штэ. Тэгэхээр одоо яаж тэр гурвыг олох вэ? Гэвч тэдний зүгээр орхих эрх байгаагүй. Эдгээр онц ноцтой орогдлуудыг баривчлах ажлыг нэгтгэн зохион байгуулах үүргийг эрүүг ахлах төлөөлөгч, ахлах тэсгэгч Барням гүйцэтгсэн байдаг. За чон очид дүүр гих чинь 1970 онд хамтарч хэрэг үйлдсэн нөхрийнхээ амь насыг зэрлэгээр хохирооход Хөвсгөл аймгийн шүүгээр 15 жил хорих ял шийтгэгдээд мөн Мантийн одоо шорон колонд оргож байж хагаад оргож хамжаад 8 жил ял завшиж яваа юм байна л да. Нэг ч удаа баригдаагүй, маш хашаар мөрөө боллож чаддаг, хинд ч үл итгэдэг юм хүн юм байна. За дээрэс нь мэрэгэн бууддаг, буугаар өвч зэвсгэлсэн, тайган гүнд агууд оргондог боловч тодорхой орон савгүй, тэнмэл юу ч хийхээс буцхааргүй маш аюултай 10 шахан удаа бүслэлтээс бүр гарч цугтаа чадчихсан гинэ. Тэгээд хинч намайг барьж чадахгүй гэж заримдаа айлуудаар гинэт айлчтаад алга болчихдөг юм байна. Харин хав хожид дорж гихч нь болохоор 1976 онд өөрийнхөө хүргэн ахыг толгойг сүхээ завчиж хүнд гэмтэл учруулсны улмаас Хөвсгөл аймгийн шүүхээр хорихаар шийтгэгдсэн байдаг.
Ингээ 1980 оны 7 сарын 17-нд Мантин колоноос Исүүлээ нийлсэн бэлгээ бүлэглэн ороход ганцаараа тайгад нуугдаад унах дургүй модон дотор бие даллах маш дуртай нүх ухаж нуугддаг түүхийн мах иддэг гэдэг юм яриатай байж. Дарахад хүмүүст бол ерөөсө халддаггүй намайг барих гэсэн хүний хинч байсан устгах гэж ерөөхдөө зандаг хутгах шитгэхтэй гарамгай онц аюултай этгээд байж л та. Харин 3 дахь этгээд болох нудраг гонгор гэгч нь 1979 оны 12 сарын 21-нд 100 харагийн шүүхийн 78 дугаар тогтоолын эрүүгийн хуулийн 163 дугаар зүйлийн Б-гээр 6 жилийн орхил шийтгэгдсэн 3 удаагийн давтан гэмт хэрэгтэй 1970-76 онд Хөвсгөл аймгийн шүүхээр 3-аас 6 жилээр орхил шийтгэгдсэн байсан. За ингээ 1980 оны 7 сарын 17-нд Мантин колоноос Исүүлээ бүлэглэн орхосон бүрэн зэвсэгтэй буудахтаа сайн мөрөө баллахтаа бүр мэрэгчсэн юм байна. Ойд бүгдэг гэх боловч агууд тов хийсэн суудтай загас барихтаа сайн чон болж улихтай гарамгаа гинэ. Тэгэхээр мөрөө баллаад байдаг юм байна. За архин дуртай, эмэгтэй хүнд бол бүр дуртай, хүнтэй нэлт дурггүй маш аюултай этгээд. За нэг ийм 3 этгээдийг хайж олох хэрэгтэй болсон. За ингээ ахлах төслөгч барны мэдгээр орогдлуудыг шууд барих гэвэл бүтшгүй гэдгийг мэдээд маш нарийн төлөвлөгөө боловсруулсан байгаа юм. Энд нь улаан уул Ринчин Лөмб Баян зүрх сумдын нутгаас улсын хилд авч хулгайлдаг адууны хэргийг шалгах явцдаа танилцсан хүмүүсийн туслалцаа орогдлуудын байршил хөдөлгөөний газруудаар нь явж ажиллаж байсан нутгийн хүмүүсийн дунд итгэл олж тэднийг түшиж ажиллахаар тооцоосон байна. Ялангуяа 8 жил тайгад бүгсэн чонд үгрийг баримжлахыг эрхэмлэн түүнд чиглэсэн тодорхой ажил зохиож гисэн байна. За бар нэмэнд орж гонгор нарыг нэгээс 2 удаа орохох үед нь баривчилж байсан ч хуучин нөхдөд тулгуурлах арга хэмжээг авахар төлөвлөж байсан байна. Ингээ бар нэмийг ажиллах чиглэлийг цагдаагийн удирдлага ихэд анзаарч зарим санал нэмсэн байна. За өөрөөр хэлбэл бар нэмийг гар буу автомат буугаар улам сайн буудаж сурах гар сургалтанд бүр суулгасан байна. Бар нэмч гэсэн сайн сурсан байна. За түүнийг холбогдуулах ямар ч боломжгүй учраас нутгийн ард олныг ашиглахаар болсон байна. Гэхдээ тэд төлөвлөгөөг нь мэдэх ёсгүй байсан нутгийн ард иргэд. Энэ ажиллагаа амжилттай болох нь нууцыг чанд сахихаас ихээхэн шалтгаалх байлаа. Ингээ ахлах төсөлж барны бараа мориунаж 2 богц ганцаглан энгийн байдлаар орогдлуудын байр байдлыг тагнан судлахаар явсан байна. Ингээ цаатангуудын хэргийг шалгах халахвчаар 1980 оны 7 сарын сүүлчээр улаан уул Ринчин Лөмб суманд очсон байна. Тэр үед нь дэлгэр сайхан зам болж исэн. Айлгсаж явахдаа орогдлуудын байрлал хөдөлгөөн тэдэндээ харилцаа холбоотой хүмүүс хин байгаа зэргийг нь тандаж эхэлсэн байна л да. Үүнээс өмнө орогдлуудыг баривчлахаар зохиож байсан арга хэмжээний сул тал нь юу байсан талаар нутгийн хүмүүсийн бодол санааг мэдхийг хичээж ерөнхийдөө жоохон тандалт хийж эхэлсэн. За ингээ гонгор дорж нартаа урд нь дотн харилцаатай байсан хүмүүстэй ч уулзаж ярилцсан байна. Орогдлууд хамт байгаа нь тодорхой болсон. Энэ нь маш аюултай байсан. Бар нам тэдний гол этгээдүүдээс нь хүндийрүүлэх өөртөө татахт нь чиглэсэн арга хэмжээ авсан байна л да. Энэ нь бүтшгүй мэт боловч тэдний зөрчлөлийг ашиглаж чадвал хэлбэр болох байсан. За энэ ажлын үр дүнд дүүгэр улсын хилээ ойролцоо Жислогийн голын хайрлаг гэдэг газар оргонж байгаа тайгаас бууж мөрдөж байгаа эсхийг мэдхээр Ринчин Лөмб сумын 1-р баригадын нутаг болох дүүрэн нуур захир бонд зэрэг газруудын ойролцоо нутгалж байгаа айлуудаар саяхан ирээд явчихсан байсан. Дүүгэр урд нь өөрийг нь баривчлахаар зохиож байсан 5 удаагийн орлогыг хожим нь мэдээд одоо барнымаас гараас гарахгүй байх гэж айж байгаагаа ярьсан байгаа юм л та. Энэ нь ч ортооч байсан л та. Ингээд чон дүүгэр тайгаад 8 жил болохдоо сүүлийн үед имэж авдаг болсон нь ер нь бол үний юм байна. Дүүгэр өөрийгөө уучлуулах арга сам ирж хил давж алдагдсан малын хулгайг илрүүлэхэд туслах хүсэл тавьсан юм л та. Бар нэм энийг нь ашиглахаар шийдсэн. Ингээд дүүрийн өршөөл үзүүлэхээр хүссэн загтал өргөдлийг сумын захиргаанаас бар нэм хүлээж авсан байна л да. За мөн дорж гонгор нар бар нэмийг сургалж авааг мэдээд улаан улс амын хөгийн голын их гуны их гэдэг байн горгондог газраас туваа улс руу даруй явахаар бэлтгэж бөгөөг мэдээд авчихсан байна. Тэгээ энэ бол үнэхээр аюултай төвшүүртэй мэдээ олж эхэлсэн. Дээрх байдал тулгуурлан тэднийг даруй барих. Энэ ажилдаа нутгийн зарим шудраг иргэдийн тусалцаа авахар тохиролцоод буцаад ирсэн байна. Ингээд удирдлагч гэсэн бар нэмийг явсан ажлыг нь авч хэлцээ зохих шийдвэр гаргасан байна. Ингээд ахлах төслөгч бар нэм 1980 оны 8 сарын 16-ны өдөр Ринчин Лөмб сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон төлөөлөгч төслөгч Бямб далаад ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон байна. Замдаа улаан улс суманд оргонж байгаа дүүгэр гонгор нарын талаар наривчсан судалгаа явуулаад явж байсан. Гинэт дүүгэр хөгийн голын айлуудаар орж гарах нь ихсэж буюу ойширч эхэлсэн байна. За гэтэл учир нь дүүгэр гонгор хоёр оргоног газрынхаа байрлалаас олж муудалцаад салсан тодорхой болсон байсан. Нөгөө 3 оргилч хоорондоо муудалцчихсан байсан. Ингээ бар нэм үзэгдээд байна байрлалаас олж хөвч өндөр уул руу дайж гэж дүүрийг хэлэхэд нь гонгор хэлсэн байна л да. Аас тэр яадгийн чи бит хоёр бүрэн зэвсэгтэй гарнат байгаа. Амар зээг үзүүлдэггүй цагдааг одоо олж алнаа
гэсэн байна. Харин дүүгэр салж хөгийн гол айл бараадж явааны юм байна. Ингээ Барнам Ринчил сумын сум нэгдлийн дарга давааж автаа уулзаад орогдол дүүрийн хүсэлтийг үндэслэн уулзах болох тухай загтал өгч ямар нэгэн аргаар дамжуулахыг хүссэн юм л да. Загтлын гол утга нь болохоор таны хүсэлтийг хүлээн авч цааш нь уламжлалаа. Бидэнд тусалцаа үзүүлэх боломж байгаа. Энэ боломжийг алтвал танд хохиролтой. Тэгэхээр хуулийн инэрэнгүй чанар биеийг анхаар гэсэн ба. Тэгэхээр энэ нь ямар нэгэн газар уулзахыг тулгын шаарц зайстал байж л дээ. Барним өөрийгөө завгүй гэж учирлаад тайгаас бууж тохиромжтой газар уулзахыг санал болгоод газрыг нь өөрөө товлохыг хүссэн ба. Ингээ сумын захиргаа уулзалтыг зөвшөөрж хавсралт бичиг үлдээд загталд хавсаргаад явуулсан ба. Сарын дараа чон дүүгэр загтлыг нь хүлээн авсан. Орогдлын хүсэлтийг ингэж дуртай хүлээж авсан дүүгэр болгоомжилж хариу өгүүлгүй орхиод тайхтаа бүгд орс руу галгалцсан. Барним ингэн гэдгийг мэдчихсэн учраас чоныг баривчлах, бүр гиндүүлэх, нөгөө хоёр орогдол эв түнжин хагараад хөвч тайгаад гах ганцаар амьдарч байгаа юм байна гэдгийг мэдсэн. Ингээ Барним одоо орогдлуудыг ганцаар нь зохих боломжтой гэж үзээд тайг руу нэвтрэхийг хүссэн байна. Гэхдээ түүний хүсэлтийг нь дээд газар ерөөсө зөвшөөрөөгүй юм байлээ л дээ. Ингээ 1980 оны 9 сарын 3-нд улаан ус сумаас нудраг гонгорыг баривчлах боломж гарч байгаа талаар санамсаргүй мэдээлэл хүлээн авсан байна. Тэгээ шуурхаа зөвлөлөөрч авч хэлэлцэн. Цагдан сэргэлгийн ангийн дарга давгдорж ахлах тасагч Барним цагдаа даш цэрэн нарыг мэдээллийн дагуу газар дээр нь очиж байдлыг судлах боломжтой бол баривчлах ажлыг зохион байгуулах үүргүүгүүд гэхдээ маш болгоомжтой байгаарай гэдгийг бол анхааруулж байсан. За Барним энэ одоо үйл ажиллагаанд бол маш сайн бэлтжижсэн. Хэрвээ орогдолтой гинэт тааралдвал огтхон жиргэлзэлгүй буудах нь ойлгомжтой учраас өөрөө ч мөн буудахаар тооцоолж байсан. Харин Гернад хинд байгааг нь мэдэх боломж байгаагүй. Нэгэнт л буудалцсан бол Барним эхний сумаар шархтуулах боломжгүй бол устгах төлөвлөгөөтэй ингэ явжсэн маа. Харин орогдлууд Барнимын өөдөөс буудах гэдэг нь шууд үхэл гэдэгт бол эргэлзэхгүй байсан. Ягаад гэвэл маш сайн бууддаг, мэрэгэн бууддаг хүмүүс байсан. За буудлахаар халахвчийн зүгтах эсвэл амиа сулах бодолтой амьд баригдах ер нь бол хүсэлгүй байгаа гэдгийг мэдчихсэн. Ингээ хоёр тал удтал хүлээсэн шийдвэрлэх үедээ айжин боловч бэлтгээд л байсан хоёр талтай. За ингээ Барним даш цэрэг дагуулсан хүнд бэрх даалгавар гүйцэтгэхээр тайг руу явсан ба. Намарч болж хэдийнэ сэрв татсан алсын ус хөвч тайгаар цасаар гойж үзэсгэлэнтэй харагдчихсан юм л та. 2 хоног яваад нутгийн айлд очиж чадаагүй. Эрт сэрв унсан тул айлууд нам дор газар руу нүүчихсэн байж л дээ. Ахиад цас бороон дундуур бүтэн хоног явж байж арай хэшнийг айлд очисон байгаа юм. За ингээд хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Yorhom Yorzone Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхэн баазартай барилдаа. Тэгэхээр Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхэн баазартай барилдаа 3 сарын 29-нд Монгол бүхэн өргөн зохион байгуулалт утгаас гадна за таны гэр бүлийн тийм ээ хэрэгцээг нь зохицоор шийдэх хүрээнд гэрийн иргэний бүхэл тавилга захиргаан бараг салбаруудаараа дамжуулан борлуулж байгаа юм байна. За тэгээ 24 цагтлалын хаанаас ч худалдаа авах боломжтой Best Shop цэгийн вебсайтыг тун удахгүй ашиглалтанд оруулах гэж байгаа юм байна. За Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхийн баазартай барилдаан 3 сарын 29-нд Монгол бүхийн өргөн зохион байгуулагдана. Шагналын сан түрүү бүх 20 сая төгрөг, үзүүр бүх 10 сая, шүүгэг 5 сая, урам их 1 сая. За 1 2 3-ын даваанд за 1 давсан бүх 200 мянган төгрөг, 2 давсан бүх 300 мянга, 3 давсан бүх 400 мянган төгрөгийн шагнал авах нь. За тэгээ үзэгчдийнхнүүдээс суглаа явуулна. Нэг азтан ухаалаг буйдан авах нь байна. Нэг азтан камен зуух, нэг азтан 1 сая төгрөг, за бас нэг азтан гангар шаазан. За тэгээ супер шагнал нь Toyota сая автомашин эзэн болох нэ. За тэгэхээр хаяг бүржлээд бол энэ барилдааны тиктийг бүхэн өргөний кассаар нь худалдаалж байгаа юм билээ. За Мишель салбар байна. Мишель Экспо дуун бигийн 32 дугаар павильон дээр байна. Баянзүрх салбар Нарантул олон улсын худалдааны төвийн уулзуур дээр байна. За Корл захиалгын төв нь болохоор өргөө кино театрын урд Корл центрийн 3 давхартанд байрлаж байна. Дараагийн нэв терминалийн захиалгын төв болохоор нэв терминалийн 4 давхартанд байрлаж байгаа бол Эрдэнэт салбар нь Эрдэнэт хот 4 худалдааны төв байрлаж байгаа хнэ. Холбогд хотсын дугаар 77 77 60 60 77 77 60 60 гэсэн дугаар холбогдорой сошиал хаяг нь Best Boyd ингэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан Yorhom Yorzone Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхэн баазартаа барилдаан байлаа. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлэх хэрэгээ. Үргэлж тийм ээ. За ингээд баригдахад бол нэлээд хэцүү байгаад байсан. За айлын бараа арай гэж болсон. Ингээд орогдлыг баривчлах ажлаа Барнам ирээд сурагч гаргаж чадалгүй бороо засанд зутраад унаагаас султайгаад буцсан өнөмшөлтэй яриаг нутгийн иргэдийн дунд гаргасан байна. За тэгээд энэ нь орогдлын сонорт хүргэх тактикийг хэрэгжилж гисэн. Энэ нь тэднийг ер нь бол тайвшруулах хэрэгтэй байсан л та. Энэ үед нь Барнам тэднийг баривчлахаар төлөвлөсөн байна. Энэ яриаг хэсгийн төлөөлөгч сумын нарийн бичиг дарга нарын хин нэг нь айлд хэлээд тааралцах хүнд сонирхуулах хэрэгтэй байж л дээ.
Тэр нь амжилттай болж цуу яриа удалгүй түгээд орогдол сонсоод тайгаас бууж ирэхэд нь хүрэж байгаа. Орогдол намрын энэ үед заавал тайгаас гарч өвлийн бэлтгэл хийхээр бууж ирдэг юм аа л та. Ингээ бар нэм дасцэрэн хоёр энэ үед хавх доржийг ирж очдог айлуудын ойролцоох соёо дүрлж гэдэг газар нь отлогт хийгээд хүлээж байсан. Төлөвсөн ёсоор нутгийн иргэдтэй 2 хоног холбоо барьж орогдлын хөдөлгөөн байрлал яриа өгүүлгийг судалж тогтмол харилцаатай байгаад байсан. 2 хоногийн турш орсон хүүтэн бороо татарсны орой хавх дорж хүгийн голын айлаар орохоор цагаан морь унаж тайгаас урууцсан тухай мэдээг бар нэм авсан байна. Олон жил хүлээсэн мөсч маш их ойртож байсан. Ингээд шөнийн 2 цагаас эхлэн эрлийн ажилд гарч бар нэм дашчран хоёр хүгийн голын айл руу төгөж утсан байна. Ингээд орогдлын цагаан мөрийг нь олж явуулахаар шийдээд явгаацсан байна. Энэ шүн хүгийн голоор цусаж байсан 16 дахь айлын гэрийн хойд ирэх доороос эмээлтэй цагаан морийг нь олж өөр газар аваачаад нуучиж. Уг айл дорж байна гэдгийг тогтооход маш нууцаар гитэж гэлсэн. Зуудаг нохоотой айл байсан учраас намрын бүрхэг шүн цар үзэгдэхгүй нүх шиг харах байж л дээ. Айлын нохооч бас нойроо мүлэж дэмий хуцаж байгааг мэдээд бар нэм нохоон дуг ашиглан гэрт төгөж утсан байна. Нохоо хуцахт нь яваад л болохт нь зогсоод байсан юм байна. Хуцалтанд нь харуулад. Ингээ намрын хүүтэн бороо норсон газраар хүл нүцгий явах хэдий бэрх ч гэсэндээ тоохгүй хүл нүцгий яваад байсан. Айлын хаалга нь дотроос түгжээтэй байж л дээ. Бар нэм хатвчаар нь гараа оруулж замган түгжээг нь чимээг мулталсан. Тэгээд ахаад айлын нохоо хуцахыг нь хүлээж хаалгыг нь бариа зогсож байсан ба. Яслантай юм шиг нохоо ерөөсө хуцаж өгөхгүй байсан юм аа л да. Хэрвээ хуцах чимээ гаргавал хаалгыг нь далимдуулаад онгойлох гэж хүлээгээд ээж. Татаад үзвэл хаалга түгжээтэй байсан маа л да. Ахаад гараа оруулж шалгавал суран уяагаар ханнаас татаад давхар уйчихсан байж л дээ. Юунд ингэж болгоомжилсанд нь ерөөсөө гайх юм байгаагүй хавх дорж яг энэ үдэн сэрчгсэн байгаа. Хаалганы уяа хүн тэмтэрч тайлж бууг нь мэдээд сэмхэн босож эхэлсэн. Гудал хувцаа тайлгүй унтаж байсан учраас гудсан доороос буу авч утгаа бүсэндээ хавчуулаад хөхүүртэй архины ард орж үүд рүү гитэж эхэлсэн ба. Ингээд бууга үүд рүү чиглүүлж гохоод арахад бэлдэж эхэлсэн. Үүдний уяа тайлагдаж хаалга аяархаа онгоож хоёр хүн гинэд гитэж орж ирэхийг мэдээд дорж бар нэм гэж эргэлзэлгүй итгээд цөхрөлтгүй мөрдөгчөө устгахаар шийдсэн ба. Гэтэл өнөө хоёр хүн гэрийн баруун тал руу мөлхөж чод хойморд унтаж бүхэн лөө дөхөөд очих үед нь дорж эсрэг талаар нь ухсгийн гараад гүйтсэн ба. Ард нь буундуу тас хийж зогс гэж хашгирахыг сонссон ба. Морь аргамдсан газраа гүн эртэл олон жил хань жил болсон морин байгаагүй. Явгарснаа мэдээд хагартлаа уулаж хүл залгах унаа болохоор холгүйхан барах зүйл рүү гүйж утсан маа л та. Тэгт нь эмээлтэй хоёр мөр чөдөртэй холбоотойгоо байж. Дорж бар нэмийн морь гэдгийг мэдээд чөдрийг нь барьж байтал хоёр талд нь бос гараа өрг гэж тушаасан ба. Дорж тайгад сургууль хийж сурсан зангаараа хоёр өнхрөөд тэр зүг таамгаар буудаж эхэлсэн. Хариу хоёр талаас нь буудаж гараа өрг гэж хашгирч эхэлсэн маам л та. Тэгт нь граната морь аргамдсан газраа нууж орхисондоо нилээн харамссан баг. Ингээд дорж оролцох мод руу бүгтийн гүөхт нь бар нэм тэгнэ гэж мэдээд отож байсан тул зогс гараа өрг гэж ахиад тушаасан баг. Айсан хүнд эргэн тойронд нь бүсэлдсэн маш олон хүнд бүслэгдсэн байгаа юм шиг мэдрэмж төрсэн маам л та. Ингээд дорж таамгаар буудаад цааш гүтэл чихтэй чулуунд нь халтраад очиж. Барны ухасгийн дарж авахд дасцэрэн ирж гарч идэн тусган байж гавсан ба. Ингээд тайгын орогдлуудын нэг бүрэн зэвсгээс хавх дорж гихчийг гиндүүлэн баривчилж авсан. Үүрээр тэр дор нь аваад буцсан ба. Тэр өдөр болохоор доржийг хүргэх замдаа нудраг гонгортой дотны харилцаатай байсан цэргийн орогдол догсмыг хэлбэр баривчилж гонгор хаан урганж байгааг нь заалгаж баривчлахаар оцсон ба. Шүн болж орогдлоо бүдүүн мод тэрүүлэн гавлаж амийг нь боогоод орхичиж. Гэтэл овоогоод нь байгаагүй. Тэдний холбоо тасарч удсан үнэн болж энэ ордлого бүтлгүүцсэн ба. За ингээ энэс хойш 1981 оны 2 сар хүртэл гонгорын сураг бүрэн тасарсан байсан. Гэтэл гонгор айлын 18 настай охины хуурж тайгад авч явсан учраас нөхдөөсөө зайдуу ганцаараа айл болоод амьдарч байгаа гэдэг нь тодорхой болсон байна. Харин дүүгэр загтлын хариуг өөрийн найзаараа дамжуулан саял бар нэмд ирүүлсэн байгаа юм л та. Яасан гэхээр тэр дахиад л тус болж хариу уучлал хүссний элен талангүй битсэн байж хавх дорж баригдсныг дуулаад айсан юм шиг байна. Гэвч 1980 оны 10 сард дүүгэр цаснаас өмнө тайгад гарч үлчгөр явчихсан байсан. Ингээ 81 оны хавар тайгаас бууж ирээд уулзсан холбоо тогтооно гэж хин нэгэнд ярьсан тогтоогдов. За тэр 9 дэх жилдээ тайгад бөгөөд яж байгаа юм байна л да. Ингээ дүүгрийг олон сар хүлээх хэрэгтэй болсон. 81 оны 2 сараас эхлэн гонгорын талаар тодорхой сураг гарч улаан улс сумын нутагт бэлтсийн голын их гэдэг газар давд төрж гэдэг ам бүл цөөн айл ажил туслахаар өвөлдсөн юм байна л да.
Хавар болоход гонгор 18 настай охин цэцэгтэй одоо дотны харилцаатай болоод дагуулan орогцсон нь үнэн болов. Ингээ гонгорыг ар булаг түнэл алаг эрдэнэ сумдыг дамжин цэцэгтэй хамт оргож явсан тодорхой гэсэн чимээ гарсан ба. Байрлал нь докторгүй, төвхнөж чадаагүй нилээд хийдэг хүнтэй дотны харьцаа тогтоосон нь үнэн байв. Ингээ барнам дээрх мэдээлэл бүрийг нь тухай бүрдэн шалгаж дотны харьцаатай буу зэвсэг, унлаг унаа, хувцас хоол хүнсээр хангаж тусалсан гол хүмүүсийг нь ирж болохоор явсан юм л та. Гэвч тэднийг нь заримыг нь талдаа оруулах, гонгорын оронгож болох газруудыг нь урьдчилан мэдэх болоогүй байна. Мэдвч таа ерөөсө боломжгүй байсан юм байна л та. Хүмүүс болгоомжилж байгаа нь гонгороос ерөнхийдөө айдаг байсан юм байна. Удалгүй гонгорын талаарх сураг чимээ тасарч, баримтлах ажиллагаа удаашарч 1982 оны 7 сар хүртэл хүргэсэн юм л та. Ингээ 81 оны 7 сарын ихэр орогдол дүгрийн загтлыг бар нэм санамсаргүй авсан ба. Хин авчирч өгсөн ерөөсө тодорхойгүй байж. Дүгэр загталтаа би бар нэмтэй уулзах болно гэсэн товч зүйл бичсэн байж. За энэ асуудлыг авч хэлцээд ахлах төслөгч бар нэм цагдаа алхаг дуржийн хамт болцсон хугацааны өмнөх өдөр буюу 81 оны 7 сарын 16-ны өдөр дүгэртээ дүүрэн нуур гэдэг газар очиж уулзахаар явсан байна. Яагаад гэвэл дүгэр их зоримгоор уулзах өдөр тогтоож газар товлсон нэлийн сонирхолтой байж. Бар нэм түүнийг айж хурчиж буг гадарсан ба. Өөрөөр хэлбэл орогдол ая тал засаж гимээд цайруулах гэсэн явуургүй бодолтой байгаа нь хинтж илвэсэн. Бар нэм болцсон газараа төрүүлж чод ер нь бол хаанаас ч бараатай газар хүлээгээд ээж л дээ. Энэ үед дүгэр далд газраас тэр хоёрыг ажиглаж очих хэсгийг эргэлзэж яснаа хий буудаад сорж үтсэн маа. Хариу бар нэм ч гэсэн буудсан. Дүгэр барааны газраас сухууж бууга орхиод хүрээд иргэж хашгирсан ба. Бар нэм бууга орхиод дүгрийн байгаа зүг рүү төхөж очсон. Төгөж очиход дүгэр хувцаа тайл гэж орилсон ба. Бар нэм татгалзаагүй ч гэсэн чи ч гэсэн хувцаа тайл гэж шаардсан ба. Харин дүгэр татгалцсан тул бар нэм нүцгэн явж утсан ба. Дүгэр хинэггүй царайлж мэдлж шууд би танд харин тус олох гэсэн юм а гэж хэлсэн ба. Та миний ялыг хөнгөлж өгөх үү гэж асууж. Тэгэхэд нь бар нэм яаж хөнгөлүүлэх гээд байгаа гэж асуухад нь би танд хулгайч нарыг зааж өгнө. Намайг шууд мөрдөж мөшөхгүй байх ёстой. Би тайгаад 9 жил бүглээ. Өөрийгөө инэрлэхгүй шийтгсэн гэж хэлсэн ба. Тэгэхэд нь за бид ажиллаа мэднэ. Хулгайч нарыг барина. Өөрөө ингэж намайг дагаад яв гэж тушаасан ба. Тэгэхэд нь дүгэр дүрсгийж буугаа шуурж авснаа. Миний яриад байгаа юм ерөөсөж зөвшөөрөхгүй байна уу гэж хэлсэн ба. Тэгэхэд нь бид ярилцсанаа. Одоо шийд хэлэх аргагүй гэж хариулахад нь тэгээ тэр чи хизээ болох юм гэхэд нь за яг 2 хоногийн дараа уулзъя. Тэр хоёр инхүү ярилцаад уулзсан шигээ найрсгаар хоёр дэшгээ салаад ингэ явсан ба. Ингээд хэд Ринчилэн сумын 1-р бригадын урд 2 нуурын дунд орогдолтой уулзгаар товлсон газартаа болцлын даваа бар нэм ганцаараа очсон боловч дүгэр болцоонд ирэлгүй голын бурусанд морьтойрж ажиглалт хийж байгаад буцаад явсан ба. Энэ байдлыг ажигласан төлөөлөгч ахлах тгсаж бар нэм тэр тариу уулзъя гэж итгэж байгаа бол уулзна биз дээ. Бид ийм байдлаар олон удаа тоглох хүмүүс биш. Хийвэл бүү чиний хурц хоцох газар бид ч гэсэн хурц очих чадна шүү. Хариу гэсэн маш товчхон бичиг үлдээгээд түүний яриа байдлыг давхар судлаад туслахыг иргэн бээгс хүссэн юм л та. Гэтэл удалгүй 7 дугаар сарын сүүлчээр орогдол дүгээр 8 сарын 5-ны өдөр уулзах хүсэлт ирүүлсэн байна. Энэ үдэн цагтан сэргийлэх ангийн дарга хушууж цогт очир ажил аваад удааг байсан учраас бар нэм орогдлуудын талаар зохиход байгаа ажлаа танилцуулаад дүгрийн талаар авах арга хэмжээний төлөвөг доор хувьбараа гүйцэтгэхээр боловсруулсан юм байна л та. За дүгрийн уулзахаар болцсон хугацаанаас өмнө газар дээр нь судалгаа явуулж орнож байгаа газрыг нь тогтоох ёстой, угтан гиндүүлж баривчлах, болцсон хугацааг нь уулзалт хийхээр төлөвлөснөө танилцуулсан. За ингээд цогт очир асуудлыг авч үзээд зөвшөөрсөн ба. Бар нэм одоо орогдлыг шууд газар дээр нь дайчлан баривчлахаар шийдэж зарим бэлтгэлийг хангаж. Ингээ болцсон хугацаанаас 2 хоногийн өмнө буюу 8 сарын 3-ны өдөр цагтан сэргийлэхийн ангийн дарга цогт очир жолооч жаргал сайхан нарын хамт болцсон газар очиж 1-р хувилбараар ажиллагаагаа явуулсан байна. За мөн иргэн бэйтэй уулзахад дүгэр тайгаас бууж ирээд цагдаагийн хүнтэй уулзна гэж ярьж байгаа боловч итгэл багтаа байгаа. Одоо саарл дээл өмсөж саарл малгайтай хүрэн морь унаж яваа. Цахир бомын рашааны ойр орчмоор нотолож байгаа айлуудаар оргонж байгаа байхаа гэж ярьсан байна. Ингээ 8 сарын 4-ний өдөр иргэн бэйгийн тусламжтайгаар дүгрийг нэг айлд байгааг нь морь дээл хувцаар нь тогтоосон. 82 оны 7 сарын ихээр гонгор хүүхний дагуулan Баян зүрх сумын Азрагын нуруу гэдэг газар оршин суудаг сөөн кимэх жам бидэг айлд ирж өвс хадаж өгөөд өвөл нь хамт өвлчгөр болсон тухай мэдээ авагдсан байна. За ингээд бар нэм тэр зүг яаран очвол үнэхээр тэр айлын өвлжөөний ойролцоох модон дотор гişүүдээр барьсан олон тооны адил төстэй оромж босгоцсон байж л дээ. Ингээд дунд оромжоо тойруулан нүх ухаж хороогоор болж өвсөр гучсан байж. Энэ айлын ойролцоо отол тийж хяналт тогтоох ажиллагаа тасалтгүй их шаардлагатай болсон юм байна л да. За харин бар нэмийг тааралдвал дайралцсан газар нь ална хүрээд ирээсэй гэж нэлээ олон удаа ярьж ирсэн юм байна. За мөн айлын 18 настай аж ахуйнтай харилцаа тогтоож гонгорыг ирсэн тохиолдолд хил хүргэх хэмжээнд тохиролцсон чухал ач холбогдолтой байгаа. За энэ дам сүргээр цэцэг хүүхэн муугүй буудаж сурцсан байсан.
хамт зүгтаасан байсан те. Энэ хооронд оргонж байсан газараа тогтоох жамбын гэрлөө үргээхэд чиглэсэн арга хэмжээ боловсруулж гисэн маам л та. Яг нүд нь бороо орж исэн. Барны юм нэг нөхрийн хамт автомат буу гарч идэ авч гэрлөө гэсэн маа. Тэр хоёр гэрийн хаяанд хурж хаалгагийн таттал тар нэр хийх чимээ гарсан байгаа. Гонгор болгоомжлоод юм уучихсан байж л дээ. Хэрвээ онгоовол юм унахаар ингээ гэрт чимээ гарсан. Дайраад орох гэтэл хаалга уяатай байсан. Урдаас нь винтовор буудаад тэр хоёр босхны тэнд хөвцсөн маа. Жижиг гэр шажигнан унах чимээ гарсан. Гэтэл дүүгэр хан өргөн мөргөөд гараад мотор цугтаацсан маа. Араас нь барним тэр хоёрыг хөөхөд урдаас нь буудсан маа. За харин гэрд үлдсэн хүүхэн тэр хоёрын араас буудаж эхэлсэн маа. Отож байсан хүмүүс ч гэсэн буудалцсан. Цэцэг гүүж харин суун дуусан маш мэрэгэн буудаж исэн маа. Барним автоматар шүшиж бууж өг гэж хашгирсан маа. Тэгтэн битгий бууж өг гэж хүүхэн хашгирч суун дуусан бууцаар төхөөдлөж л дээ. Барним хонхорт хөвтөж амтсан сум дал мөрөгийн шүргэх шиг л болсон маа. За ингээд хүүхэн бүр ойртож ирээд яолон усан маа. Тэр хүн дээр шархацсан байсан. Хүүхэн буудуулсан. Гонгор газар сайн мэддэг тул буудалцаар чимээ тасарсан маа. Ер нь бол бүсэлтээс цугтаацсан юм байна л та. За ингээ эцээ хүртэл тулаацсан хүүхэн нөгөө ирээ оргонуулахын тулд маш чадмаг буудсан ч гэсэн тэ өөрөө маш хүнд ер нь бол гимтсэн байсан. За тэгээ гонгор үүнээс хойш таг чимээгүй болсон. Хожим уус аймагт оргонж байгаа орогдолтоо нилээд туваа ус руу гарах хөөсгөлд байх аргагүйсэн тухай ярьжсэн маа. За түүнийг ухтаж баривчлах хит хит арга хэмжээ авсан боловч алдаад за Завхан аймгийн Баяндэс сум хүрэхэд сураг алдарсан. Ингээд 20 хоногийн дараа гонгор Уус аймагт баригдсан байт юм байна. Саяны буудал цанаар бол нөгөөх нь баригдсан. Төстой нилээн юм боллоо тий. За ёстой нэг гурвалжинд үргэлж юм боллоо даа нэрээ. За баярлалаа хүргийн нэвтрүүлгийн өндөрлөл студид хөтлөгч Цаамын хариулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины радиатор парк кондишны асуулыг бидэнд даатах 22 жилийн туршлагатай анхдагч авто радиатор сервис мөн Your Home Your Zone Best Баазар 2025 шансан өндөр 64 бүхэн баазартай барилдаан байлаа. Өргөжлөлн томчуудын шууд нэвтрүүлгийн хүлээн авсан сонсороо түр баяртай баярлалаа.